Одоо энэ хүчи ярихаар яг өөрийгөө бидний араас амар гүйсэн талаар ярих байхгүй юу? Өөрийгөө? Би чиний араас уу? За. Анх олж дээр ингэж танилцчихсан. Манай найзлогийнх нь үеэл нямка ахгүй юу? Тэгээ нямкагийн найз нь алгаа. Тэгээд анх тэгж танилцуулж ирсэн. Тэгээ би бол анх мэдээг байсан. Манай найзаас алгаа ингээд ганц би хөөрхөн найз байна уу гэсэн чинь манай найз намайг санал болгосон юм байлээ. Тэгээ алгаа найз руу фэйсбүүкээр найзын хүсэлт явуулаад тэгээд чатч орж ирж ирсэн. Амар сон царим утаа хүн цохоор заа чатч гэсэн чинь. Хөөрхөн юм бол гэдээсэн мэдээ чи. Ашруулж явахгүй. Анхаарахад манай хүмүүс амар хөөрхөн инээдэг, лагнууд төмсөг бассан. Тэгээд үсээ ингээд эндээ хоёр бооцсон. Ямар хөөрхөн инээдэг залуу вэ л гэж хоёр бадсан да. Одоо манай энэ намайг одоо. Би ч мэдчихээн да. Ер нь бол айгуу урт хөлтэй турхаа хүн байсан. Тэгээд ер нь бол ямар амир надтай адилхан өдөр инээд юм бэ гэж юм анх харж ирсэн. Ер нь л тийм инээд нэг таалагдсан гэх юм уу? Басаа. Бөөндөө хаах уулзсан байхгүй найзуудаараа. Үүнийг танилцуулж исэн хүмүүс чинь Ямкатай бөөндөө ингэж танилцуулж исэн хүмүүс маань хамт уулзаад бөөндөө уулзаж нэг караокеdən тэгээд нэг кино үзэн тэгэл хоол моол. Тэр ерөөсөө хамт байх боломж өгөөгүй. Ямар ч байсан битээр ямар ч байсан кино үзэх хүсч тгийгээд тэгээд хин нь Marvel-ийн гоё фэнүүд байсан. Тэгээд хоёлаа яг тухайд яг ямар кино үзсэн бол санахгүй байна. Гэтэ ямар ч байсан кино үзээд гарч ирээд тэгээд би гэрт нь хөргөж өгч илүү ямар хотлаа юм бэ? Намайг замдаа болгосон юм аа. Өөрөө ажилтаа явсан байт юм кино үзэж гарч ирчээд. Ингэр ажилтаа байсан баха. Би ч тэг гэрлөөгөө хараагүй л таа. Өөрчөө явах байсан. Тэгээ тэр хавцаа минь төхөлж хайчаал явсан да. Ерөөсөө бүх тэр уулзалтуудыг толгой өмнө баггүй юу тий. Уулзъя нөгөө залуугаа аваад уулзъя гэдэг. Үсээ бооцсон залууг газ төрүүлж авчирж байгаа тий. Энэ хүн бол толгойлж ирсэн. Одоо оо иди караокеди ингээ тгий гэдэг маш их санаачлал энэ хүн гарч ирсэн. Энэ хүн тэгж боддیں۔ Би бол шал өөр байхгүй юу? Ерөөсөө одоо шал өөр болсон. Тэр үед л шал өөр хүн байсан шүү. Яг одоо харж байгаа уянгаа бол биш. Шал өөр гал цогтой бас тий галзуу уянгаа бас байсан ба. Одоо бас 3 хүүхдийн араас бас нам цуцсан байна. Тэгээд ерөөсөө соёлоос гардаг дурсан чи юу гэхээр битээр хамт гоё уул мууланд талхаж ирсэн. Тэгээд тэр үед бас амар гоё нэг ойлгосон баг гэж боддتي. Яг би яг битээр ганц гол юм би зүгээр одоо ингээ бодоод байхад хийхэндээ ямар ч тийм баггүй уулцсан болов гэж бодод байдаг байхгүй. Яг байгаагаараа би ерөөсөө өөр хүн шиг ингээл далжигнаал эсвэл мөнгөтэй юм шиг мөнгөгүй юм шиг ерөөсөө тэгж байж байгаагүй. Яг би над карманд мөнгө байсан бол байгаа юм а далчин байхгүй би байхгүйгээр л байждаг. Тэгэл надад мөнгө алгаа хойлоо гадуур зүгээр халахчихгүй гэл тэнгүү тгийгээл байгаагаараа байсан л битээр нэг рүү амар их татагдсан баг гэж боддог одоо.别墅里面唱 K， 水池里面饮龙鱼，我送阿硕茶去。 2018 онд гэр уулаас. Яг ингээ манай 18 оны 12 сард манай том охин төрөөд тэгээд гэр уулаас. Анх бол би яг нөгөө гэрт нь олон очиж исэн болохоор аав дүү энтертэй ер нь бараг танилцсан байсан. Тэгээд ерөөд аль биосны танилцсан байсан. Эхнэрийгээ танилцуулахад манай эхнэр хайсан гэсэн манай ээжээс. Манай ээж чи ерөөсөө нэг анхны харахаар ер нь бол жоохон нэг тийм хурц ширүү юм шиг. Тэгээд яг ингээд харьцаад ингээд ахинсаад эхлэх шал өөр манай. Тэгээд нөгөөд ингээд пүүргээ ярьж байгааг нь осон санаа сонсголоо айгу. Тустаас яриад тэгээд би жоохон айдаг. Тэгээд нэг танилцуулгаад намайг гэртээ арай аав ээжийн авч идэж байхад би амар хадмын даах орж ирж байна. Ингээд цуучаал ингээл байжсэн. Одоо зүгээр манайхаа гэл дундаа ороод нөгөө гал нь гараад ирж байгаа шүү дээ. Манай адам ээж аав надад анхны хацаар дурлсан баха.
Ер нь бол манай хүн чинь ингээ гэр бүл болсон ч шал өөр юм байсан. Ер нь бол ингээ үргэлж явах хугацаанд ч юм уу ингээ анх ингээ тэ нэг сайн мэдгүй байх үеийн хүн би бас шал өөрөөр бодож ирсэн байна лээ. Тэгээ нөхөртөө суучаад үнэхээр ямар шал өөр залуу байсан юм бэ гэж бодсон. Нэр амар халамжтай. Айгуу тийм намайг бол үнэхээр дандаа эрхлүүлдэг. Ерөөсө бүх юмний нойв нэг тавьдаг. Нав гэмээр bad boy гэж боддог байсан шүү. Шалэг мэлэг тий. Харагдсан нь бол яг тийм л байсан шүү л да хангалзаар ингээ. Яг. Яг л тийм л байсан. Тэгээд ганц бий байх та. Тэгээд яг үндэ бол начир дээр шал өөр хүн байж байгаа шүү дээ. Тэгээд яг 100% би өөрийгөө харуулаг байсан маа. Яг эхнэр болох хүндээ л өөрийгөө бүрэн хараад гэж үзсэн юм аа. Тэгээд ямар ч байсан сонгуульсандаа хязгаарч эргэлзэж байгаагүй. Тэгээд ямар ч байсан 3 сайхан үрийн минь ээж болсон. Тэгээд хайрлахгүй байхын аргагүй. Үнэхээр намайг одоо баг хаанаас нь хараад энэ маань ингэсэн байна гэдэг ер нь мэдрэмжтэй болцсон доо манай бол. Уншиж чад. Тэгээд ээж аа болохоор шал өөр төвшөнд миний хайрладаг болчт юм байна. Хүүхдүүдээ л өөр төвшөнд миний хайрладаг болчт юм байна. Тэгээд бас амар ангалзуураа гэдэг охин чинь яг ээж болсон чинь шал өөр болчт юм лээ. Тэгээд амар алга болохгүй шүү дээ. Жохол багсж байгаа болохоос амар хэвээр байгаа шүү дээ мэдээж. Тэгээд ийм галзахтай ахалтай миний яг миний эсрэг тал. Би ингээл хаяа чимэг болчихгод энэ хүн ингээл ярьж идэг. Энэ хүн чимэг болгон би ярьж идэг. Яг ингээл битээр балаасаа яг ингээд 50-50 болж таад. Гэхдээ хаяа илүү 55 болчиход байд юм аа. Гэхдээ яг зүгээр. Эхнэртэйгээ ер нь баг нэг гэрээ шиг юм байгуулсан. За хараа. Би ингээд тэдэн он хүртэл ингээд жүжигчнэрээ ажиллаад амжилт олохгүй болвол би ингээд өөр мэрэгжил хөөё. Илүү мөнгө олдог те. Одоо барилга, одоо уулуурхаа юу гэдэг те. Маркетинг менежер, зэнежер одоо шалгуулах бүх ажилтан шалгуулад тэгээд өөр мөнгө олох юм хийя гэж яриад тэгээд хичээсний үр дүнд Нука Дермэтэйгээ ПЖ алгын Нука гэж анх байгуулад тэгээд тэрийг хамтдаа үүсгэн байгуулад тэрнээс хойш бас тодорхой хэмжээ хугацаанд бас амар реклам хийлээ шүү дээ. Тэгээд тодорхой хэмжээнд бас тухайн үеэс илүү орлого маань өгсөн тэгээд би бас хэлсэн аманда хүрсэн гэж бас боддtiin ба тий. Тэгээд бас ихнэр маань энэ үед би ч одоо нойртой хоолгүй баг хаяа чин баг зүгээр нэг буултай амьдарч байгаа юм шиг байдаг байсан шүү дээ. Хажуу өрөө төрөсөлж байгаа юм шиг. Надад ч тийм шүү. Хаяа унтж босоод өглөө яваал тэгэл ингээл явдаг болохоор одоо бол бүр ихсчлээ. Сая энэ юмаа байгуулах гад бүр амар ихсэн. Тэгээд арыг маань 3 хүүхдээ маань батаадаг ээж аав маань одоо бас хайрламжаа тутаахгүй ингээд өдөө зэрэгт ингээд шавж яваад хайраараа үнээр бахархдаг. Энэ болгонд ингээд амар хайр хүрээд идэм байлээ л дээ. Гэтэ яалч айгу ойлгодог. Би ингээл ерөөс ингээд энэ ажилтаа өөрөө айгу дуртай болохоор одоо чи ингээд те гэр орондоо нэг ирэхгүй байна. Одоо бид нарт анхаарал ингээ баг тавьж байна гэж бэрээс гоншихдаг. Угаасаа л энэ хүний ажил би угаасаа энийг нь ойлгоно гэж суусан болохоор тэгэл тэрэндээ язангуяа ингээд хүүхд өвдөхөөр ингээд нөхөр байхгүй үед айгу зүтгэхтэй тэгэл яах вэ? Тэгэл өөрөө ганцаараа 3 хүүхдээ дагуулаад бүгд нэг өвөл мөвөл бүр хэцүү шттэ. Бүгдийг нь дагуулж яваал үзүүлээл тэгэл ерөөсөө бүх юм нөхөртөө ямар ч ачаал өгье гэж ерөөсөө боддгоо. Ажиллаа хийгээд явжиг илүү дутуу юмд ерөөсөө анхаарахгүй байг гэж боддог. Тий. Тэгээд манай тэр чинь бас ер нь бол ойлгохоос гадна тэр хар гэрд юу болж байгаа, яаж яаж байгаа бүгдийг зохицуулж байгаа болохоор энэ хүн бас үнэхээр супер. Тэгээд бас энэ хүн чинь бас жүжигчнийгээ хажууд жүжигчин бас болох гээд байгаа шүү. Бас хамт бас контент хийгээ жүжиглэж хөө юм уу эдэр гэж мэгээд жүжиглээд өчөө. Бас гастик рекламны санаа одоо рили гастик контентын санаа орж ирнэ. Хиймээ гэж амар жүжиглэж тэр мөн дээр юу өмсгөө би юу өмсгөө гэл. Би ч амар сонин хэлчихв. Али дахиад нэг явъя да. Гастик байгууллагуудын реклам хийгээд бас ганц нэг 500 сая төгрөг аваад бас энэ юм чи бас ариу эвдрээд байгаа шүү. Анхны ээж болох мэдрэмж бол үнэхээр гоё юм байна лээ. Тэгээ манай охин ч ерөөсөө яг ийм улаан няраагаасаа л ер нь гизэнд байхдаа эхот харж ахт нь царайныг аав байсан. Тэгээд яг няраагаасаа аавтайгаа адилхан охинтой. Одооч адилхан. Тэгээ аавтай амар хайртай. Ерөөсөө тийм. Надаас гарсан л гэдэг өөрийгөө. Аваасаа гарсан гээл тэгдэг. Би нэг шүл хөргөж өгөх хэрэгтэйсэн.
Тэгээд шил өргөж өгчөөд ихтэйг уцаа яриад тэгээд яг видео кол хийв зүгээр яг уцаа ярьчихсан. Тэгээд миний хөөхөн байна уу гэж хэлээд тэг чи амар хөөхөн байна гэж хэлэхэд нь л тэгэл амар хөөс. Тэгэл баг ихэр татчих байлжсэн. Тэгэл манай ихнэр дагаж үйлэл усны саас боо үйлээ мэлэл болж ирсэн. Асуудаа хэлэхэд нэгэндээ одоо маш их итгээрээ тэгээд маш сайн ярилцж байгаарэ. Тэгээд тийм одоо хувийн орон зайд нь хитрхийг тэгж халдж байгаарэ тий. Гоёг нэг хүнийг нэг гоё тунгийн таруулаад хайрлаад ингээд гоё харилцаад байхад хүн бас өөр байна. Тэгвэл нөгөө нэг хэмжээнээсээ хитрээд илүү хардаа цэрдээ тийм жоохон хувийн орон зай манд нь их хитрээд байх юм бол хүний аск дургуурээд нэг тийм харилцаа барьж нэг сэв суух байх гэж боддیں۔ Юм залуусууд байлгээд энэ үеэс ерөөсө бити хотлоо яриасаа л гэж хүсэж байгаа. Тэгээд яг үнэндээсээ бүс хэдэж бити баг зүү чи мөнгөтэй бай мөнгөгүй бай яг чи өөрөөр л байх юм бол тэр хүн чамайг хайрлаа шүү дээ тий. Тэгээд суугаад дэг тэр багтаагаараа байхгүй шүү дээ тий. Тийм болохоор ерөөсө хэдэж нэг нэгэндээ бити хотлоо яриараа тий. Хотлоо ярих зүйл чи өөөсө цагийн эртэд угаасаа чи баригдана. Тэр хотлоо ярьдаг зүйл угаасаа л яг баригддаг байхгүй тий. Тэгээд дараа нь бөөн хэрвш. Тэрнээсээ олж тэгээд хил ам хэрүүл болно шүү дээ тий. Тийм болохоор битүүр эдэж нэгэнтэй хотлоо ярьж байгаагүй. За ингээд энийг үзэж байгаа бүх залуу осуудаа, хуучин осуудаа, шинэхэн осуудаа, үрэх гэж байгаа осуудаа, бүх осуудаа Ярэ. Валентины баярын мэнд хүргье. Тэгээд бүгдээрэнд нь аз жаргал хамгийн сайн бүхний өсөөрөө. Тэгээд бүгдээр энэ гайхалтай баяраа хизээч мартагдашгүй сайхан өнгөрүүлээрэй. Тэгээд хайртай бас баярын мэнд хүргье. Хайртай шүү. Үргэлж харилж авах болно. Тэгээрээ би ч гэсэн